Нийтийн албан тушаалтнууд Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөртөө болон өөрийн ойр тойрныхондоо илүү ашигтайгаар ашиглахгүй байх. Нийтийн сайн сайхан тусын тулд тэгш шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ үнэхээр биелүүлэхэд учирч болох аливаа зүй бус нөлөөлөл, сөрөг нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд шийдвэрлэх арга замыг зохицуулах зорилгоор авилгын эсрэг хууль болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг тогтоон мөрдүүлдэг. Эдгээрийн хуулийн үйлчлэлд хамаарснаар хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогоо мэдүүлэхээс гадна тодорхой үүрэг хүлээх мөн зарим эрхүүд хязгаарлагддаг. Товчхондоо нийтийн албан тушаалтны баримтлах ёс зүйн болон хууль зүйн шаардлагыг тодорхойлж өгсөн хэрэг юм. Харин хуулийн үйлчлэлд хэн хамаарах вэ? Авилгын эсрэг хууль зааснаар дараах албан тушаалтнууд хуулийн үйлчлэлд хамаардаг байна. Үүнд төрийн, улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нэгтлэн бодогч, ахлах нэгтлэн бодогч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компани эрх бүхий албан тушаалтан, олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурл, бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч, бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга төлөөлөгч, эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан, ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн зэрэг хүмүүс хуулийн үйлчлэлд хамаарч хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагыг хүлээж байдаг. Эдгээр нийтийн албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зам байдлыг төвчиж албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзэх ёстой. Харин ямар хоригдолт хязгаарлалтууд байдгийг та дараагийн ангиудаас үзээрэй.